За улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх арга хэмжээнд дээр төсвийн хуульд тусгаж санхүүжүүлсэн мөртлөө жилээс жилд одоо хуваагдаж санхүүжилт одоо ороод байгаатай холбоотойгоор энийг нь зэгцлэх нэг ийм агуулгатай хууль орж ирж байгаа юм байна гэж ингэж одоо энгийнээр бол ойлгож байгаа. За надад нэг тодруулах асуулт байгаамаа. Тэр нь болохоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төсвийн хуульд тусгаж баталсан хууль арга хэмжээний төсөв төртөг нэмэгдэж байгаа асуудлаар засгийн газарт чиглэл өгөх тухай энэ тогтоол өөрөө нэг урьдчилан байдлаар судалгаа хийсэн байна тий. Одоо энэ судалгаан дээр за энэ судалгаан дотор нь болохоор барилга угсралтын ажил болон захиалагч гүйцэтгэгч компаниудын явцын хяналт за дотоод зохион байгуулалт хангалтгүй улмаас улсын комисс хүлээж авахд зөрчил доголдол илэрч акт тавихад түүнийгээ засаж хүлээлгэж өгч чадаагүй улмаас төсөл зогсоосон байдлууд аудитын дүгнэлтээс харагджээ гэж дүгнсэн байна. За барилга байгууламжийн төсөл тавигддаг норм стандартыг хангадаг учраас улсын комисс хүлээлгэн өгөх боломжгүй зогссон талаар аудитын дүгнэлтээс харж болно гэж дүгнсэн байна. Тус ер нь л дүгнэлтүүд нь харахаар. За тэгвэл энэ дээр миний нөгөө тодруулах гэдэг зүйл нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж байгаа барилга байгууламж бүхий төсөл арга хэмжээ хугацаанд орохгүй саатаж байгаа мөн анх батлагдсан төсөв төртгөн өөрчлөгдөж байгаа шалтгааныг судлаад ямар арга хэмжээ авахыг тусгаад оруулж ирэх хэрэгтэй юм шиг байна. Одоо жишээлбэл ингээд шалтгааныг бид нар ойлгочлоо шүү дээ. За ийм шалтгаанаас энэ барилга одоо хоцорж байгаа юм байна, хойшлогдож байгаа юм байна гэдэг ч юм ийм асуулт гарвал энэ шалтгаан нь тодорхойлцсон бол энийг нь яаж шийдэх юм бэ гэдэг арга хэмжээг би хараад эндээс хайгаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо жишээлбэл тухайн гүйцэтгэгчийг солих, тухайн жилд багтааж дуусгах зэрэг арга хэмжээнүүдийг илүү тусах юм уу? Яг ямар арга хэмжээ авч иж энэ тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх юм болоо гэдэг тэр процедурыг нь би тодруулмаар байгаа. За хэн хариулах вэ? Ажлын хэсэг хариулъя. За Пүслбаг шүү. Хууль санаачлагч хариулъя. За баярлалаа. Одоо бол энэ тогтоолын төслийн 3 дахь хэлэлцүүлэг нь орж байгаа. За энэ хэлэлцүүлэг одоо энэ тогтоолын төсөл батлагдсны дараа засгийн газар бол одоо энэ асуудлын хүрээнд цардсан, гатсан, үр ашиггүй болсон нийт төслүүдийн одоо нэгдсэн жагсаалтыг гаргаж өгөх юм. Тэгээд энэ жагсаалтанд орсон бүх төсөл арга хэмжээний техник эдийн засгийн асуудал, за газрын гэрээний хэрэгжилт, гүйцэтгэлийн хариуцлага ямар асуудал үүссэн байгааг нь тухайн төсөл тус бүрээр нь тодорхой болгож ирээд энэ талаараа бол улсын их хурлд санал дүгнэлтийг хүргүүлэх юм. Энэ улсын хуралд хүргүүлж байгаа санал дүгнэлт нь 2026 оны 9 сарын 15 буюу 2027 оны улсын төсөв өргөн баригдах үед энэ санал дүгнэлтийг хүргүүлэх юм. Энэ саналыг бүгдийг нь улсын их хурлын гишүүд хүлээж аваад парламентаараа нээлттэй хилцүүлээд аль төслүүдийг одоо төрийн өмчлөлт хിവэрнүүлдэж төсвийн гүйцэтгэл санхүүжилтийг хэрэгжүүлэх үү, аль төслүүдийг өмчлийн өөр хэлбэрт шилжүүлэх үү гэдгийг парламент өөрсдөө бид нээлттэй хилцүүлж агаад эцсийн шийдвэрийг гаргах ийм тов дараалттай байна. За Саранчилуу гишүүн тодруулж асууя. За яагаад ингэж асууж байгаа вэ гэхээр улсын комисс хүлээж аваад ашиглалтанд орсон төрийн өмчийн одоо бүх барилга байгууламжийн 80% нь өнөөдрийн байдлаар бол барилгын стандартад тусгацсан хүртээмжийн огт одоо биелүүлэг байдаг. Тэгэхээр нөгөө хүртээмжийн шаардлага гэдэг дээр жишээлбэл одоо юу гэдэг нь лифтний хаалга тий тодорхой стандартын дагуу өргөн байх ёстой. За нөгөө хүн орж гардаг налуу зам нь рамп нь стандартын байх ёстой. Цонх нь одоо бариулна гэм байх ёстой ч гэдэг юм уу. Барилгын наад захын хүртээмжийн асуудлуудыг хангаагүй барилга өнөөдөр улсын комиссоор дүгнэлт гараад ингээд ашиглалтанд ороод байгаа. Нэг том сургууль, нэг арга хэмжээ боллоо, нэг юмны нээлтгэл очихоор үүдэнд нь налуу замаа байгаа мөртөө дотгошоо орохоор нойлынх нь хаалга нь
Нөгөө тэрэгэн зэрэг зайг болчиход байдаг. Тэгэхээр энэ тогтоолын хүрээнд аль хүртэлх асуудлыг жишээлбэл татах юм болоо гэдгийг би асуумаар байгаа байхгүй. Төсвийн байнгын хорооны дарга хариулах ёстой. Төсвийн байнгын хорооны эрхлэлсэн асуудал. Төсвийн байнгын хорооны даргаыг дуудъя. За, ажлын хэсгээс хариулчих. Энэ ч одоо 3 дахь хэлэлцүүлэг явж байгаа шүү дээ. Ажлын хэсэг байнгын хороо хариулах ёстой. Эндрийн 4-р микрофон хэн хариулах вэ? За, 4-р микрофон. За, хот байгуулалт барилга орон сууц чуулгын яам мөнхтөр Сарамжлан гишүүний асуултанд хариулъя. Тэгээ ер нь бол төсөв нэгж байгаа бол үндслүүд бол өмнөх хэлцүүлэг нэлээд тодорхой хэлсэн байгаа. Нөгөө томсгон төсвөр төсөв суулгаа явуулдаг. Тэгээ богино хугацаанд ер нь бол барилгын төсвийг тухай бүрэн төсөв суулгаж явж чадахгүйгээс болоод төсөв төртөг нэмэгдэх одоо инфляц идэгдэх гэдэг энэ бол гол үндсэн шалтгаанууд нь бол төсөв нэгж үндсэн шалтгаанууд бол юм байгаа. Харин Сарамжлан гишүүний асуусан дээр норм нормативтай холбоотой энэ асуудлыг бол сүүлийн жилд бол энэ зураг төсөл магадaltaй бол ерөнхийдөө норм нормативыг бол яс бариулаад явж байгаа. Нэг төвхтэй асуудал нь өмнөх одоо юу гэдэг 2010 оноос өмнөх ч гэдэг юм уу тий орон сууцнууд дээр ч гэдэг юм үйлдвэрийн барилга байгууламжууд дээр хөгжлийн бэрхшээлт иргэдий дээр тавигдах норм нормативыг бариулах жоохон төвхтэй байгаа. Энэ өөрөө нэлээд цаг хугацаа зардал мөнгө шаардсан асуудал байгаа. Сүүлийн жилүүд За, гүйцэг хариулчих. 4-р микрофон. биш. Сүүлийн жилүүд баригдаж байгаа барилга байгууламж дээр бол норм нормативыг бол яс мөрдүүлээд явж байгаа. За. За, зочин танилцуулъя. Улсын их хурлын гишүүн Цэндийн Баатар хүүгийн урилгаар нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18-24-р хорооны иргэд улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Төрийн ордонтой танилцж байгаа нийт иргэдтэй улсын их хурлынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс эрүүл их аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээрөөё. Батын Батбаатар гишүүн асуултаа асууя. Алга байна.